хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж чадна Хөгжилтэй өсгөл байна уу? Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй өсгөл нэвтрүүлэг эхлэж байна. Манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 114-р сургуулийн янз бүрийн багштай 4-ийн ангийн Цэнхэр баг. Нийслэлийн ерөнхий боловсролын 26-р сургуулийн Төвшин жаргал багштай 4-ийн ангийн Улбар Шарбаг. Бүгдээ хамтдаа яг одоо Цэнхэр багийн өрөөг сонсцгоё. За одоо бүгдээ хамтдаа Улбар Шарбагийн өрөөг сонсцгоё. Үнэн шиг амхаарштай шаргaalчиг ирсэн туулай шиг хурдан бид хавтаа дүргийн аваршаа. Тийм ээ үзэгчтэй. Их хэдний 35 үсэг гэдэг эд шидтэй найзууд юм. Хамтдаа байхдаа тэд хамаг үсгийг бүтээж чадна. Тийм хөгтүүд ээ? Тийм. За тэгвэл үсэг болж үг бүтээхтэй билнэ үү? Тийм. Үзэгчтэй бидэнд хамт байж хөгжилтэй даалгавруудыг биелүүлээрэй. Ингээд хөгжилтэй үсэг нэвтрүүлэг эхлэж байна. Хамгийн ихний үе юу вэ хөгтүүд ээ? Сонсъё, харъя, бодъё. Нэгдүгээр үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодитоод үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Нэгдүгээр үед нэвтрүүлгийн зүгээс 3 үг өгнө. Эдгээр 3 үг нь нэр үг байна. Нэр үг гэхээр хүүхдүүд маань мэдж байгаа тийм үү? Хин юу гэсэн асуултанд хариулагдана тийм ээ? За тэгэхээр бүгдээ хамтдаа хамгийн ихний үгийг студид дуу чимээний тусламжтайгаар, хоёр дахь үгийг жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар буюу этүүдийн тусламжтайгаар, гурав дахь үгийг бүгдээ хамтдаа студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх юм. Ингээ бүгдээ хамгийн ихний үгийг эхлүүлэх үү? Хамгийн ихний үг хоёр үедээ нэр үг байгаа. Сайтар сонсороо өгдүүдээ. За гараарай. Яг одоо үг бүтээх цаг гэлээ. За багууд маань үгээ бүтээж дууссан байгаа харагдж байна. Цэгэр баг шүгэл гэдэг үг бүтээсэн байна. Сайн уу гээвсгээ? Сайн. За шүгэлтэй чадах уу? Чаднаа. Сайн яг шүгэл ер нь ингэж дуурдаг юм уу те? Тий. За чи нэг шүгэлтэй үзэж. Оо. За Улбар Шарбагийн муу адил шүгэл гэж үгтээсэн байна те. За саяны шүглээс илүү чанга шүглэж чадах юм байна уу? Чи чадах уу? За. Юу арай чанга те. Шүгэлгийн хоёр үетэй нэр үг мөн үү? Мөн. За чи нэг үерцлэх үү? Шүгэл. Зөв хөлтүүд ээ. За бүгд хамтаа үерцлцгаая. Шүгэл. За. Ингээд хоёр үетэй нэр үг мөнөө дүүн байна те. Зөв хариулт нь юу болохыг олж мэдэх үү? За тэгье.
За зөв хариулт нь юу вэ? Зөв хариулт нь шүгэл мөн байна хүмүүстээ баяр хүргэе. За хүүхдүүд шүглэг ихэвчлэн ямар хүмүүс ашигладаг вэ мэдгүй ямар зөв цагдаа хүмүүс ашигладаг те өөр дасгал хийж байгаа хүмүүс ашигладаг уу би нэрийн багш ашигладаг өөр цагдаа ямар цагдаа лээ Замын цаг. яг зөв замын цагдаа ашигладаг те за тэгээ мөн биеийн таймер дээрээс нь шүүгчнэр байдаг те талбай дээрх шүүгчнэр тэдний ихэвчлэн шүглэг ашигладаг тийм үү тэгэхээр эхний үгийг амжилттай зөв хариулж төрүүлж онхоо дарж чадсан баг бол Цэнгэр баг байлаа тэдэнд баяр хүргэе. Одоо нүгтүүдээ хоёр дахь үг мөн адил хоёр үетэй нэр үг шүү. За бүгдээрээ суугаад дараагийн үзүүлбэрийг хараарай. Одоо бүгдээрээ студид жүжигчний үйл хөдлөлийг сайдраа ажиглана шүү. Ойлгомжтой юу? Нэрийг шүү. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За улбар шар баг маань сонгоно гэдэг үг бүтээсэн байна. Цэнгэр баг маань мөн адил сонгоно гэж бүтээсэн байна те. Сайн уу? Сайн уу? За чаан гэдэг лээ. Сод заяа. За сод заяа танаас сургууль чи аль дүүрэгт байдаг лээ? Хан уул дүүрэг. Хан уул дүүрэгт байдаг те. За сонгоно гэж яагаад бүтээх болов? Сонгоно. Сонгоно гэж бүтээсэн юм уу гэж. Сайн ярьсан уу та хоорондоо? Ярьсан. За сонгоно гэж яагаад бүтээх болов? 3 үетэй болохоор. Нэгдүгээр 3 үетэй юм те. Тий. Чинийхээ сая үзүүлбэрээс сонгоно гэдгийг олж мэдсэн үү? Мэдсэн. Харагдаж байна уу? Харагдсан. За сая тэгвэл яг яаж исэн бэ? Сонгоо ирж байгаа нулимсан гарч ирсэн. Тэр нь бүр тодорхой харагдчихсан үү те? Чиний Бас л адилхан. адилхан яг тэгж мэдрэгдсэн үү те? Яг сонгоно ирж байхдаа нүдрүүн тэгээд ороод нүдэн анаад. Чи сонгоно ирж үзсэн үү? Бүтсэн. Тэгэхээр яа дээ? Нулимсан Нэлээс гойчтой. гойчтой байна те. За тэгвэл бүгдээрээ улбар шар багийнээс асууцгаая. Улбар шар багийнхан муу адил сонгоно гэж бүтээсэн байгаа те. За сайн уу сонгоно? Сайн. За сонгоно арилгаж үзсэн үү? Үзчихээ. Үзэж байгаагүй те. Чи үзсэн үү? За яаж юм? Үйлдэн нулимс гойчих гэдэг. Тийм үү. За өөр яадаг үлээ сонгоно? Өөр сонгоныг шууд дүүгээр нийж үзсэн үү? Үзээ. Үзээгүй. Чи сонгоно нийж үзсэн дүүгээр. Чи үзсэн үү? Үзэж байгааг. Тийм үү. Үзэж та нэг хинч сонгоно дүүгээр нийж үзэж байгаагүй юу? Чи үзэж байгаагүй юу? Үзэж байгааг. За заавал үзээрэй за. Үзчихсэн. За ямар хамттай? Аймаг. За тэгвэл бүгдээрээ хамтдаа яг зөв хариултыг олж мэдээ. Яг сонгоно гэж гэхдээ зөв байна уу? Сонгон ч яг 3 үетэй нэр үг мөн байна те хүүхдүүд ээ. За гэхдээ зөв хариулт нь сонгон мөн байсан болоо бүгдээ харцгаая. Зөв хариулт бол Зөв хариулт бол сонгон мөн байлаа хүүхдүүдээ баяр хүргэе. За хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? Сонгон юунд модон дургадаг болов газар дургадаг болов? Газар тийм үү? Яг зөв үрсэн дургадаг те. За тэгвэл сонгон ямар өнгөтэй байдгийг мэдэх үү? Зөв ногоон, ягаан, цагаан те. Тэгвэл олон төрлийн өнгөтэй байдаг тийм үү? Тэгвэл бүгдээрээ энэ үед амжилттай хоёр баг маань үгээ бүтээж чадсан ч гэсэн төрүүлж хонгоод арснараа Цэнгэр багийнхан маань 1 оног авч чадсан байна. Баяр хүргэе. 3 хүүгийг олж мэдээ. 3 хүүгүүд
2 үетэй нэр өгшөө хүүхдүүд ээ. Энийг бүгдээрээ студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. 2 үетэй нэр өгшөө. За баярлалаа хүүхдүүдээ. За сайтар анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Орой өвөбтгөрөө. Бороо 2 1 цаг дуустаа. За цэгэр багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? Улбар шар багийнхан байна уу? За үзэгчтэй багуудынхаа ямар үг бүтээсийг харцгаая. За улбар шар баг маань лимб гэж үг бүтээсэн байна. За цэгэр багийнхан маань за сайн байна уу? Хаанаас гараад ирвэ? Хаагур аягч зугааж байгаа гараад ирвэ? Өсгөө буруулсан. Өсгөө буруу болсон махан гараад ирсэн үү? Яагаад лимб гэж бодох болсон бэ? Хөгжим энэ төр байгаагүй юу? Ялгаагүй юу? Яагаад лимб гэж бодсон? Би нэг хуучин нүгээс нэг давталганд явж байхдаа нэг хүүхэд ингээд нэг сонио хөгжим тулаалхан за тэрээс наач ямар хөгжим юм гээд асуусан лимб байсан. Тэгсэн чи яг тэр харж байсан лимб сая байсан мөн байсан үү те? Мөн. Зөв. Ямар хөгжмийг лимб гэдэг байгаа лээ? Ингэж барьснаа бишгүүр шиг өөр. Бишгүүрээс арай өөр. Тэгсэн мөн үлээгээд байгаа те? Чиний хувьд? Миний хувьд бол ингээд лимб одоо ингээд яг саяны хүнийг ингээд харахад нөгөө хөгжмийн зэвсэг нь яг лимб байсан болохоор лимб гэж бодсон. Мундаг. За тэгвэл бүгдээрээ хамтдаа улбар шар багийнхныг асууя. За улбар шар багийн ил үсэг яа. За сайн байна уу? Сайн. За ил үсгээр ихэлсэн нэг үг хэлээрэй. Лир. Лир. Тэгээ нөгөөтгний юу лээ? Лимб те. Яагаад лимб гэж бодох болсон бэ? Бишгүүр бол ингээ яг үзүүрээс үлээдэг. Харин лимб хараа хажууд ингээ хажуу талынхаа яваа. Яг зөв чи маш мундаг ажигласан байж шүү те. Сайн лимб тоглож байсан ах нь ямар байсан бэ? Бараг мэрэгчлэн үнэлсэн. Бараг мэрэгчлэн байсан бах те угаасаа. Мэрэгчлэн үнэлсэн. Яг л мэрэгчлэн шиг байсан те. За тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үеийн зөв хариултыг олж мэдцгээе. Лимб мөн байсан болов? Эсвэл өөр үг байсан болов те? Лимб мөн байж өгтөдөө баяр хүргэе. За дөнгөсөө бид бүхэнд гайхалтай үзүүлбэр үзүүлсэн Мөнх Эрдэнэгээ дахтаа идүү дахиад нэг алгачтай баяр хүргэцгээе. За. Лимб болохоор Монголын үндэсний үлээвэр хөгжмийн нэг төрөл юм байна хүүхдүүдээ. За тэгээд тэр нүхнүүдийн таад ажигласан бол нүхээд дараа үлээгээд байгааг харсан уу те? За тэр нүхээ таглаад бүр ингээд чанга дарж байгаа юм бол нам өтгөн дуурдаг. Тэгээ арай хагас дарах юм бол илүү чанга дуурдаг юм биш үү? За ёо. Тэгээд нэгдүгээр өндөрлүүлээ. Нэгдүгээр үеэс улбар шар баг маань 1 оноо, цэгэр баг маань 2 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе.
Одоо харин хөгжилтэй үсэг нэвтрүүлэг 2 дугаар үеэр үргэлжлэхэд бэлэн болсон байна. Эхэлцгээе. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдэхүйн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Хөгжилтэй үсгүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 114 дугаар сургууль болон нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн 4-ийн А ангийнхаа оролцож байна. Ингээд 2 дугаар үе намайг олоорой. Энэ үед багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих үүднээс таны мэдгүй асуулт бэлтгэж ирсэн байгаа. Ингээд хамтдаа улбар шар багийн асуулт тавих сурагчийг тайсан орж байна. Гараад ирээрэй. За сайн уу? За жоо. За уусаа хүнд асуулт бэлддэг үстэй. Гайгүй юу? Гайгүй. Сурагчгээсээ бэлтгэж ирсэн тийм ээ? Тий. За тэгвэл хамтдаа чиний асуултанд хариулах Цэнгэр багийн 3 сурагчийг өрч байна. Гараад ирээрэй. За. гэсэн үг гарч ирсэн байна. За бид нүгээрээ. За номоосаа уншсан уу? Уншсан. Та бүхэнд энэ үеийн дүрмийг танилцуулж өгье. Асуултанд шууд хариулж чадвал 5 оноо, үсэг нэг боломжоо ашиглавал 3 оноо. Харин ангийнхнаасаа тусалцсан авсан тохиолдолд 2 оноог авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бод улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг урьж байна. За гараад ирээрэй. 1 үсэг 2 3 4 5 6 7 8 9 10. Холбоог бололтой тий? Тийм байна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За тэгвэл бүгд хамтаа асуултаа сонсъё. Гэдэс гарах гэдэг хэл зүг ямар зохиолд гардаг вэ? Гисэн байна. Асуулт ойлгомжтой юу? Ойлгомжтой бол бодох цаг гэлээ. Гэдэс гарах гэдэг ямар зохиолд гардаг вэ? Болсон. Болцсон уу? За хариулт. Ховдог чон. Ховдог чон гэсэн байна. Зөв. Зөв. Супер баяр хүргэе. За өчнөдөө нэгэд харуулаарай. Ховдог чон гэсэн байна тий? Яаж хариултаа болсон бэ? Энэ зохиолоо уншижсэн ховдог чон гэдэг. Уншсан. Асуултаа дэлгэрэнгүй тайлбарыг авах уу? За тэгээ бидний дэлгэрэнгүй тайлбар хэлж өгөөч. Ховдог чон гэдгийг ихэд нөгөө төдхөн хүүг идэх гэж нөгөө чон ингэж хэлсэн. Нөгөө гэдэс гарах нэ гэж хэлсэн. Зөв. Тэгэхээр энэ ховдог чон гэдэг зохиолтой тэр төдгөрхөн хүүг идэхийнхаа өмнө ашгүй нэг юм гиз гарах нэ гэж хэлж ирсэн юм байна Тий. Тэгэхээр гиз гарах нэ гэдэг нь юу гэсэн үг лээ? Нөгөө цадах. Яг зөв цадах гэсэн үг тийм үгтүүд ээ? За ингээд энэ үедээ бид бүхэн сонирхолтой асуулт бэлтгэж ирсэн. Улбар шар багийнхандаа бүгд алгашаа баяр хүргэцгээе. Харин энэ үед амжилттай зөв хариулж бүтэн 5 оноо авч чадсан Цэнгэр багийнханд баяр хүргэе. Үзэгчдээ одоо харин Цэнгэр багийн асуулт тавих ээлж ингээд хамтдаа Цэнгэр багийн асуулт тавих сурагчийг тайснаа урьж байна. За гараад ирээрэй. За эд үсэг гарч ирсэн байна. За биднөө. За бидэн бод улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг урьж байна. За гараад ирээрэй. За улбар шар багийн энэ үсэг, энэ үсгүүд гарч ирсэн байна. За улбар шар багийнхаа номоо альбирсан уншсан бай. Уншсан уу? Та бүхэн тэгэхээр энэ удаа шууд асуултанд хариулт 5 оноо авах жоохон хүн даалгавартай туллаа тий. Эсрэг багийнхан дөнгөсөө 5 оноо авчлаа. Сэтгэл ямар байна? Итгэлтэй нэ өөрсөндөө? Итгэлтэй. За итгэлтэй байгаа бол бүгдээ хамтдаа Цэнгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайлбарлаж урьж байна. За гараад ирээрэй. Хоппа нэг үсэг гарч ирсэн байна. 2 3 4 5 үсэг. Биднэ. Бидэнд асуултыг хэлж өгөөч. Хамгийн сүүлийн хүүхэд нар жарахын өмнөхөө ирэв. Гэвч нүдэн дээр баяр баясгалан гэрэлтэж хөлн газар хөрөхгүй баярлаж байв. Энэ өгүүлбэр бидний үдсэн ямар зохиолд гардаг вэ? Гэсэн асуулт байна. Ингээд бод хугацаа явж гэлээ. Дэглэхэн тоор тэр шин Цаг дуустаа. За хариулт авч чадсан уу? Арга авч чадаагүй юу? За тэгвэл бүгдээрээ хамтаа 5 үсгээс 2 үсэг нээх боломжтой.
хэд үсгүүдийг нээх вэ? Эхний үсгийг нэ. Хамгийн ихний үсгийг нээж үгүй. Үсэг байлаа. Одоо ахаад нэг үсэг нээх боломжтой. Оогоор хэлсэн нэрлэл зохиол авах гэдэг нь Хоёр дахь. Хоёр дахь нээх үү? Хоёр дахь үсгийг нээ. 90 үсэг гарч ирлээ. Хоорондоо ярилцаарай. Цаг явж гэлээ. Хоорондоо ярилцаарай. Харилт олцсон уу? Олж чадсан уу? Хариулт? Оргил. Зөв. Супер баяр үргээ. За өсгөндөө нэг харуулаарай. Оргил гэдэг их байсан мэн те. Яаж хариултаа олж чадав? Их хоёр нь уншижсэн байх гэдэг юм уу? Дээрээс нь үсгнүүд нээлттэй олцсон те. За тэгвэл бүгдээрээ хамтаа энэ ихтер гарч байгаа тэр өгүүлбэр байгаа шүү дээ. Тэрний галаар гоё дэлгэрэнгүй тайлбар авъя тэхүү. Оргил гэдэг нь дараах салаа утгуудтай. Нэгдүгээрт нь оноос нэр оргил гэж хүний нэр байж болно. Хоёрдугаарт нь уудын оргил гэдэг нь уулын шавх оройн хэсгийг хэлнэ. Гуравдугаарт нь эрдмийн оргил гэдэг нь эрдэм мэдлэгтэй хичээлдээ шамдан суралцдаг хүүхдийг эрдмийн оргил гарч чаддаг гэж хэлдэг. Ийм хүнийг эрдэмтэй хүн дараа их мөрөн дөлгөөн гэж хэлдэг. Зүрлэн хэлдэг. Баярлалаа. Бид бүхэн сонирхолтой танин мэдгүй асуулт бэлтгэж ирсэн. Цэнгэр багийнхандаа бүгд алгашаа баяр хүргэцгээе. Харин энэ үеэс амжилттай үсэг нээх боломжоо ашигласнаар та бүхэн 3 хоног цуглуулж чадсан байна. Улбар шаар багийнхандаа баяр хүргэе. За сэтгэл хангалуун байгаа шүү дээ. Тэгэхдээ шууд ингэж жоохон ойлгосонгүй те. Тэр өгүүлбэрийг жоохон орж ирсэнгүй юу гинт сандраад юу гэж бодож байна. Орж ирсэнгүй яг үсэг нээх боломж ашигласны дараа хоорондоо ярилцаад ер нь олсноо те. За баяр хүргэе. Одоо харин 3 дугаар үе хүлээж байна. Энэ бол үсгээр наадын. Үзэгчтэй хүүхдүүдээ бидэнтэй хамт байж дараагийн сорилыг биелүүлээрэй. Хөгжилтэй өсгүүд үргэлжилж байна. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Ингээд улбар шар багийн үсгээр наадагч 3 сурагчийг дайснаа орж байна. За гараад ирээрэй. Сайн уу? EA гэдэг 3 шүү дээ. За анги дээр бэлдэж үзсэн үү? Бэлдэж үзсэн. За ойролцоогоор хэдэн үг бүтээжсэн бэ? Хамгийн ихтэй 20. 20. За хамгийн багтаа. Хамгийн багтаа 16. Энэ үеийн дөрвийг мэдхүү? Мэдэн. За яадаг вүлээ? 1 минутын хугацаанд самбар дээр үгнүүдээ бичдэг те. 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр амьдуулна. Бүтээсэн үг болгоны тоогоор 1 оноо авдаг тийм үү? За ойлгомжтой бол бүгдээрээ та бүхний даалгаврын үсгүүдийг дайснаа орж байна. О үсэг байна, А байна, Г, буруу харсан Б, энэ байна. Буруу харсан Б. Тэ чи буруу харсан шүү дээ. Буруу харсан Б. Эдгээр 7 үсгийг ашиглаад та бүхэн наан цаанд орлоод нааш цааш нь хөдлөх нь байна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цаг эхэллээ. За цаг дуслаа. Одоо 2 минут хугацаанд ногоон тайзан дээр амьдуулдаг шүү заа. Цаг хангалттай болохоор заавал самбар дээр бичих хэрэггүйгээр өөр үг байх юм шууд бүтээж болно шүү. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цаг эхэллээ. Ур.
Өө. Уур гэдэг үгийг авлаа. Ар. Хоёрын юм. Хар. Ар гэдэг үгийг авлаа. Хэв хар яваа хар. Хар гэдэг үгийг авлаа. Хур. Уур гэдэг үгийг авлаа. Ах. Ах гэдэг үгийг авлаа. Ох. Өө. Ух гэдэг үгийг авлаа. Бар. Бар гэдэг үгийг авлаа. Нар. Ан. Ан гэдэг үгийг авлаа. Нар. Нар гэдэг үгийг авлаа. Ана. Оо, ийш цаа. Бээрээ зөлөөч. Ана гэдэг үгийг авлаа. За. Хан. Юу? Тавка. Хан гэдэг үгийг авлаа. Хан. Хаан гэдэг үгийг авлаа. Тун. Хун гэдэг үгийг авлаа. Ухаан. Хоёр тавка. Ухаан гэдэг үгийг авлаа. Бух. Бух гэдэг үгийг авлаа. Бар. Баар гэдэг үгийг авлаа. Бах. Баах гэдэг үгийг авлаа. Ухар. Ухар гэдэг үгийг авлаа. Цаг дуустаа. За, зөвсөж. Нэвтрүүлэгт орох ямар байна да? Гоё нөө. За, хамгийн хөгжилтэй үе нь аль үе вэ? Хөгжилтэй үе нь үсгээр наадах. За, тэгвэл үсгээр наадагчд орж хөгжилтэй үсэг болсон чамд баяр хүргэе. Зөвхөн. За, сайн уу ирвэсгээ? Сайн. Яг тэмцээнд ороход яг 3 дугаар үеийн гарч ирлээ шүү дээ. За, ямар үгэнд оролцов? Хоёул бас тэглээ болцсон. Бар. Нар. Бар. Хоёулаасаа ямар үгэнд оролцлоо? Хан те. Хан чинь юу вэ? Гэрийн хан. Гэрийн хан те. Тэгээ бас хаан гэж үгэнд оролцсон байна те. Усыг. Тавка. Чиний нэрийг би зээжлээ шүү Тавка. Найзууд чинь Тавка гэдэг. Би чиний нэрийг зээжлээ шүү дээ. За, Тавкас тэглээ болцооч. Гоё яана. За, өөр яг юу нь гоё байна? Юу гэхээр одоо дөнгөсөнд бүдэрч унахтай. Бүдэрч унахтай гоё байсан юм уу? За, баярлалаа. За, сайн уу бэвсгээ? Сайн. За, бидэнтэй гоё сэтгэлээ болцооч. Тэмцээнд оролцох ямар байна? Эсрэг багийнхан чамд яг юу гэж бодогдож байна? Мэдгүй нэ. Эсрэг багийнхан чамд ер нь бол нэлээд хүчтэй санагдаж байна уу? Эсвэл гайгүй сул санагдаж байна уу? Солдоо. Солдоо байна нэ. За, сайн аавсгээ. Сайн. Ямар гоё үстэй юм бэ чи? Үсээ өөрөө ингэж янзлсан юм уу? Ээжээрээ янзлуулсан. Өстэй гоё янзлсан байна шүү дээ. За, аавс сэтгэлээ бацаач. Тэмцээнд оролцох юм байна. Маш гоё байсан. Телевизийн нэвтрүүлэгт бол анх удаа орж үзсэн үү? Тий. За, тэгвэл гоё дурсамж бүтээсэн байна шүү дээ. За, би тоолох уу? Надаас амрагч. За, улбар шар багийн хөгжөөний жишээд байна уу? За, үзэгчдээ бүгдээ хамтаа улбар шар багийнхан 3 дугаар үеэс нийтдээ хэдэн үгийг амжилттай зөв бүтээж хэдэн он авч чадсныг олж мэдцгээе. Улбар шар багийнхан 3 дугаар үеэс нийтдээ ур, ар, хар, хур, ах, ух, бар, ан, нар, хан, хаан, хун, ухаан, бух, бар, баах, ухар, ан гэсэн нийтдээ 18 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 18 он авсан байна. Тэдэнд баяр хүргэе. Яг одоо Цэгэр багийн үсгээр наадах хэлж. Ингээд хамтдаа Цэгэр багийн үсгээр наадах сурагчдыг үрж байна. За гараад ирээрэй. Сайн уу залуусаа? Өөрсөндөө итгэлтэй байна уу? Эсрэг баг дөнгөж сая 18 оног цуглуулчлаа шүү дээ. 18-аас их оноо цуглуулж чадах уу? Чадна. Яа, бэлдсэн үү таад? Бэлдсэн. Тэгвэл ойролцоогоор 18-аас их оноо цуглуулж авч ирсэн өөр нь. Авчихсан. За ингээд хамтдаа Цэгэр багийн даалгаврын үсгийг өрж байна. За гараад ирээрэй үсгнүүдээ. За хээ үсэг гарч ирсэн байна. Ир. 9-7 үсгийг ашиглаад наан цаана оруулаад хойно урд нь оруулаад үг бүтээх нь байна. 1 минутын хугацаанд самбар дээрээ бичнэ. 2 минутын хугацаанд ногоон тайзан дээрээ үгсээ амьлуулна. Амьлуулсан үг болгоны тоолонгоор 1 оноо.
Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цаг эхэллээ. Нар. Нар. Нуур. Ах. Хуур. Хуура. Гах гэдэг үг үү юм? Гах биччихээ. Хаг. Ух бичсэн үү? Бичсэн. Ан. Гар. Нух. Гар. Ан. Нууха. Гур. Гур гэж болох юм уу? Гура болно. Гур. Гух. Гах. Овши. Гаха. Нар. Нах гэж болох юм уу? Нах. Ух. Наг гэж болох юм уу? Мэдгүй зүгээр биччихье. Аг. За цаг дууссан байна. Одоо эдгээр бичсэн үгнүүдэд тайсан дээр амьдуулна шүү. За энэний дараа хүүхдүүдээ заавал бичих шаардлагагүй цаг байгаа болохоор шууд хилээд үгээ бүтээж болно шүү. Заа юу? За. Ойлгомжтой бол 2 минутын хугацаа эхэллээ. Уур. Бэжи. Уур. За бэжи гач. Дээдэнэ сууji. Уур. За уур гэдэг үгийг авлаа. Ух. Хэрвсэг. Нар. Ух гэдэг үгийг авлаа. Нар. Нар гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Хуур. Хэвсэг. Хуур. Дээр нь далаас ирэн. Дээр нь хамгийн дээр. Хүү далаас ирэн хамгийн дээр. Уур гэдэг үгийг авлаа. Гах гэдэг үг байхгүй юм шүү. Тэгвэл хаг. Хэгээ хоёр байрсэл. Хаг гэдэг үгийг авлаа. Гар. Гар гэдэг үгийг авлаа. Ан. Ан гэдэг үгийг авлаа. Нуух. Нуух гэдэг үгийг авлаа. Гур. Ирүүс биш. Гур гэдэг үгийг авлаа. Ар гэдэг үгийг авлаа. Нарыг авсан байна. Авсан штэ. Уг нах юм байна. Нах. За нах гэж үг байхгүй юм байна шүү. Ух. Уух гэдэг үгийг авлаа. Наг. Наг. Байхгүй. За наг гэдэг үгийг авлаа. Аг. Хоёр байж. Аг гэдэг үгийг авлаа. Уг. Уг гэдэг үгийг авлаа. Цаг дуустаа. За самбра бидэнд өгөөрэй. Энэ нар ах шүү. За. За цэгэр багийн хөгжөөнд өвчшөд байна уу? За бүгдээ хамтаа цэгэр багийнхан 3 дугаар байс хідэн үгийг амжилттай зөв бүтээж чадсныг олж мэдцгээе. Цэгэр багийнхан 3 дугаар байс нийтдээ уур, ух, нар, ах, хуур, хаг, гар, ан, нуух, гур, ар, уух, наг, аг, уг гэсэн нийтдээ 15 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 15 авч чадсан байна. Баяр хүргэе. За. Хөрөө тэгчтэй. Тэд хамтаа маань цэгэр багийнхаа 15 үг амжилттай бүтээж шүү дээ. Самраа оноо. Жоохон. Арай баг байна. Таарах. Таараханд оролцлоо гэж бодож байна уу? Таарах. За. За тэгвэл бүгдээрээ хамтаа нэг ийшээ харъя л да. Юунаас болсон гэж бодож байна та хэд ер нь? Цагтаа амжаагүй. Сандарсан уу ер нь? Гайгүй юу? Сандарсан. За тэгвэл хэдүүлээ өөр ямар үг байсан байж. Уур байсан байлаа. Уур. Хар. Уур. Нуур. Нуур бичсэн шүү дээ. Нуур бичээгүй. Нуур гэж бичсэн. Зүгээр уу гэж бичлээ. Зүгээр уу. Хоёр уу. Гаргаагүй те. Уур гэж бичсэн баха. Тийм байна те. За гих мэтчлэн зөндөө үг бүтээх боломжтой бол байсан байна тийм ээ. За самбар дээр ингэ бичээд юу яад юм бэ? Жоо сандардаг. Сандардаг юм байна уу? Тэгээд зүйлд нь бичгээ юм өөртөө гаргаж гин үү? Гарахгүй нь үү? Бүгдээр хамтдаа найзуудынхын сэтгэлийг сонсцгоо тий. Чог хин гэдэг үл өөрийгөө танилцуулаач. Намайг удвал хийдэг. За удавлаа сая ямар үгэнд оролцлоо байлаа? Сая. Тий.
Нуур гэж үг бүтээл үү? Яалаа. Нуур гэдэгт орсон. Нар гэдэгт орсон юм биш үү? Сайн уу Хэвсгээ? Сайн. За, далай зэрэндээ. Бас чиний нэрийг цээжилчтэй. Далай зэрэн давсан гэдэг үл энэ удаа далай зэрэн байраа солиод гэдэг шүү дээ. Өгүүлбэр зөв жоохон харахад хэцүү байна уу? Бид ч юм болохоор энэ талаасаа уншигдаг байхаар байгаа байхгүй юу? Тэнгүү чи тэн дээр жоохон хандуурсан юм шиг байна те. Хэдвэр салаан сууд. Нэгдүгээр салаа. Нэгдүгээр салаанд хөвчлээ онц сурдаг хүмүүс суудаг гэж би сонссон шүү дээ. Үнэн үү? Үнэн. Үнэн үү те. За, сайн аавсгээ. Сайн. За, сэтгэлээ хаваацааш тэмцээнд оролцох ямар байна? Гоё. Гоё нөө. За, эсрэг багийнхан чамд ямар санагдаж байна? Нэг жоохон дундтаа бол. Донтоо санагдаж байна уу те. За, тэгвэл та нарт амжилт хүсье. Цэгэр багийнхан маань энэ үеэс нийтдээ 15 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 15 оноо авч удсан байна. Тэдэнд баяр хүргэе. Ингээд өнөөдрийн дугаар сурагчдаа бэлтгэж оруулсан багш нарыгаа тайснаа орж байна. Алган цогтой ацгана хүмүүс ээ. За, сайн байна уу? За сайн байна уу. За, та бид нартай сэтгэлээ хаваацааж өгшөө. За ингээд өнөөдөр энэ гоё нэвтрүүлэгт энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан Монголын үндэсний телевизийн хамт олондоо болон эсрэг багт өрсөлдсөн 26 дугаар сургуулийн 4 А ангийнхандаа бас амжилт хүсье гэд. За ингээд манай ангийнхан бол сэргэлэн цаваа саяны тэмцээнүүд 3 үеийн тэмцээнд маш амжилттай оролцлоо. Нэгэн сайхан шинэ ийм дурсамжийг энэ бага насндаа үлдээж байгаадаа бас багш нь их баяртай байна. За, баярлалаа багшаа. За, бидэнтэй сэтгэлээ хаваацааж. Сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн бага боловсролын багш байна. Манай анги бол 4 анги, урлаг, спорт ороо тэргүүлдэг тэргүүний анги байгаа. За тэгээд өнөөдөр энэ хүүхэд багчуудын эхлэлийн мэдлэгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Мөн өнөөдөр энэ сайхан дурсамжтай өдрийг бүтээж өгсөн та бүхэндээ нэвтрүүлгийнхандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мөн бидэнтэй хамт оролцсон 4 ангийнхандаа бас амжилт хүсье. Маш их баярлалаа гэж хэлье. За, баярлалаа багш нараа. Ингээд маань нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Анд хэвлэлийн газрын зүгээс 4-р ангийнхны маань номын сангаа баяжуулаарай гэдэг юм гайхалтай номын дээдс явуулсныг гардуулахад таатай байна. Хүлээн авах уу? За, их ил соёлын түгээцгээ ураатай Анд хэвлэлийн газрын зүгээс юм гайхалтай номын гарын бэлэг өгч байгаа шүү хүмүүдээ. За, ном уншдаг үстэй те. Ном уншдаг уу? Яг зөв хүмүүдээ тэгэхээр ном сайн уншиж байгаарай. Ягаад тэгэхээр сүүлийн цэнгэлдэл гисний хэрэглээ бас их байгаа тийм үү? За ингээд яг одоо тайснаа нийт хөгжилтэй өсгүүдийг урьж байна. За гараад ирээрээ бүгдээ хамтаа дууцаас бүжгэлцгээе. За гой хойлолтой шүү. I'm not that easy to tame. You should see me under these lights. All my tears turn to ice. That's the sweetest escape. Every time the feeling kicks in, I might stay through the night. Bet you get it now. Rock that dinner now. Check out touching my nuga nugunji. Whoa, think you're running that? Guess we gonna you know I walk it, I'll talk it. Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй өсгөх нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн 3 үеийн турш тань мэдгүй асуултанд хариулж, үсэг болж үг бүтээж, эхлэлийнхаа Эрдэнэсийн сангаар айсны эцэст 22 оноогоор тэнцсэн байна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа баяртай. Хөгжилтэй өсгөл байлаа. Let's go. That prima donna spice up your life. You know I got that shit that you like. So come on with me, run up, jump. Watch me running up the place. I'm already starting and my girls are on the way. Watch me up in up the place. Wanna see you bumping, baby, bouncing to the bass. Are you not entertained? I ain't gotta explain. I'm with all of my sisters, got him going insane. Yeah, you know we on a mission. All gas, no brakes. Yeah, breaking out of this system, breaking out of this cage. Yeah, bet you get enough. Ain't that did enough? 순간 잊지마 누가 누군지. Think you're running out? Just be gonna know. Walk it, talk it. 눈 감고 하나 둘 셋. 웃고 니lit.